За KL шулуун хажууд проекцлогч байршилтай бодит урт нь 30 мм бол проекцийг гүйцээд зураад L-ийн X тэнхлийн давах утгыг олоорой гэж. За энэ хэмжээг ординат тавьдаг байгаа маань. За тэгэхээр K-ийнхаа проекцийг эхлээд гүйцээ. KL шулууны K-ийн хажуугийн проекцны энд нүүрний проекцны энд байна. За тэгэхээр шулуун энд авчээ. K-ийн хэвтэй проекц K1 штрек. За энд зурагдлаа. Бодит урт нь 30 мм бол гэж. Тэгэхээр проекцлогч шулууны үндсэн шинж чанараа эргэн саны проекцлогч шулуун проекцлж байгаа хавтгадад цэг болж дүрслэгдээд за нөгөө хоёр проекц нь бодит хэмжээгээрээ зурагддаг онцлогтой. Хажуугийн проекц төр цэг болж дүрслэгдсэн нүүр болон хэвтэй проекц нь 30 мм урттай зурагдана. Тэгэхээр K-ээс баруун гарт жишгийг 30 мм-ийг хэмжээд L-ийг олъё. L-ийн нүүрний проекц L2 штрек. Бодит хэмжээ тэгвэл L-ийн хэвтэй проекцийг нь байгуул. L-ийн хэвтэй проекц нь L-ний цэг байж та. За энэ хэвтэй проекц үндсэн дурасраа зурчээ. За тэгэхээр одоо L-ийн X-ийг хэмжээд үзье. X нь 15 мм. 15 мм. KL шулуун хажуугийн хавтгад проекцлогч юм шулуун байна. За ингээ харах юм бол өндрүүд нь ижилхэн. Харин Y-ийн давах хэмжээнүүд нь ижилхэн байна.